яг нэг хүмүүстэй ингээд одоо ноцолдох, байрлах болохоор илүү хүмүүний нэг акц, хүний үйлдэл тэрэнд реакцлах дээр байдаг. Тэгээд мэдээж яагаад би ингээд жижигцүүд амар дуртай ингээд тууштай удаан хичээлж байгаа гэхээр нөгөө тухайн моменттой байх тэрэнд анхаарал хандуулах боломжийг надад өгдөг. Тэгэхээр ингээд бусад амьдралын өдөр тутмын тэр дуу чимээ стрессээс салах боломжийг өгдөг. Ер нь багасаа л байгальтай ойр байхаа хүсдэг, дуртай байсан. Тэгээд одоо ингээд нас явахтсан улам тэр ач холбогдлыг илүү ойлгоод илүү их хүчин чармаалт гардаг болсон. Тэгээд ер нь бол яг татамжийн хувьд бол нэг 7 хоногт хамгийн багадаа 1-2 удаа тэгээд байгальд гарч жоохон удаан биш ч гэсэн те жоохон амсгих хичээдэг. Амсгалын сахлууд ер нь хийдэг. Тэгээд одоо жижигцүүгийн тэмцээнд орохт ч юм уу ингээ яг нөгөө тэмцээний өмнө чинь ингээд амар сандрах тийм хүмүүс байдаг. Тэгэхээр тэрийг ингээд удирдахын тулд бас тийм амсгалын техникүүдийг хийж үзчихсэн. Амсгалын тийм техникүүдээр тайван байх орлогуудыг хийдэг. Мөч болгондоо анхаарч явахгүй бол угаасаа бүх юмд реакцлал яваад байх юм бол тэр чи өөрөө одоо цагтаа байхгүй гэсэн үгтэй. Тэгэхээр тэгж амьдрах юм бол айгүй харамсалтай. Тэгэхээр ер нь бол богинохон амьдралаа ингээд ялангуяа хүмүүстэй үсгсэн харилцаан дээрээ бол ингээд айгүй тийм анхааралтай тэрэндээ төвлөрч байх бол айгүй чухал гэж боддог. Тэрний ач холбогдлыг бол илүү ингээд багаар ойлгоод явж байгаа. Яг хоо зөв хоёр талаас нь бас тайлбарлаж болно гэж бодож байна. Мэдээж ингээд гоё орчинд байгальд байхаар хүн цаанаасаа ингээд түрүүн гоё байдаг гэж ярьсан те. Тэгэхээр гэхдээ нөгөө талаараа бас яг ингээд одоо хүн өөрөө илүү mindful байна гэж чинь чиний mindтэй оюун санаатай холбоотой шүү дээ. Тэгэхээр чи тэрийг л өдөртөж чадах юм бол миний бодлоор ямар ч орчинд байсан одоо тайван амгалан байж чадах бах. Ажил амьдралын нөгөө тэнцвэрийг айгүй ач холбогдол ер нь өгдөг. Амралтын өдрүүдэд яг ингээд гэр бүлийнхэнтэй хүүхдүүдтэй зориулнаа гэдэг ингээд ийм зарчимтай гэх юм үү те. Тийм болохоор надад амар. Тэр өдрөө би хүүхдүүдтэй гэр бүлтэйгээ байна. Тэгээд ажлын өдрөө мэдээж өөртөө зарцуулж байгаа цагаа бэлтгэлээ одоо өдөр төлөвлөх юм уу, өглөө эрт хийх юм уу, тийм байдлаар оройн одоо би гэртээ ажиллаа дараад шууд ирэх ч юм уу те. Тиймэрхүү байдлаар өөр ингэж төлөвлөөд явах хичээдэг. Тэнцвэртэй байхын тулд би өөрөө жишээлбэл ингээд биетэй өөртөө анхаарахгүй өвчин тусчих юм бол юм нөгөө баланс тэнцвэртэй байдал байхгүй. Тэгэхээр мэдээж эхлээд өөртөө анхаарах хэрэгтэй. Өөрөө би нойр чанартай нойр чанартай хоол идэж тэ дасгал хөдөлгөөн тогтмол хийж байж дараа нь ажил амьдралын тэнцвэртэй байдлын талаар одоо санаа зовох ёстой гэж боддог.